За энд хүрэлцэн ирсэн улс төрийн намын удирдлага төлөөлөлт өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр нэг хоёр зүйлээр өнөөдрийн байгаа байдлын талаар товчхон санал солилцъя гэж ингэж бодсон. Нэгдүгээрт нь улс төрийн намын тухай хуулийг удахгүй өргөн барихаар бэлдэж байгаа. Тэгээд урт удаан хугацаанд хэлэлцүүлэг явуулсан. Тэгээ хамгийн сүүлд бас намын удирдлагуудтай уулзаж хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр дараа нь бас улс төрийн намуудын зүгээс тодорхой асуудлыг одоогийн явж байгаа төсөлтөй холбоотойгоор санал болгож гаргаж ярилцсан байна л. Тэгээд энэ саналд бол хүндэтгэлтэй хандж байгаа. Тэгээд энэ улс төрийн намын тухай хуулийг боловсруулахдаа баримтлсан зарчим бол ойлгомжтой. Улс төрийн нам гэдэг бол иргэний улс төрийн эрхийг Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд туслах гэж л байгуулагдаж байгаа. Энэ улс төрийн хүнд хүчээр ажлыг таны өмнөөс би хийх гэж гүйе гэж ингэж л гарч ирж байгаа ийм л байгууллага. Тэгээ өнгөрсөн 25 жил гаруй хугацаанд бидний авсан сургамж юу вэ? Хамгийн гол нь алдаа оноо юу вэ? Амжилт гэхээс илүүтэй. Тэгээд үүндээ тулгуурлаж энэ намын хуулийг боловсруулсан. Тэгээд намууд янз бүрээр хуулиа боловсруулаад хоорондоо хэрэлдээд бас тохирч өгөхгүй тэгээд ерөнхийлөгч санаачилж авч боловсруулъя гэж ингэж ярилцээд энэ хуулийн дээр суусан юм аа. Энд бол иргэдийн нийтлэг эрх ашгийг л баримтлсан байна. За хамгийн сүүлд гарсан саналуудаас би санал дээр тулгуурлаад хэдэн санал гарсан байна лээ. Намын дарганаар та бүхний зарим төлөөлөл гарын үсгээ зурж өгсөн. Тэрнийг би маш их одоо анхааралтай харсан байгаа. За нэгдүгээрт нь тэр улс төрийн намыг байгуулахад илүү чөлөөтэй болгоё гэж уг нь бодсон. Ер нь нам байгуулна гэдэг бол нам байгуулад явж байгаа хэдэн хүний асуудал биш ээ. Нам байгуулах боломжийг илүү чөлөөтэй болгоё. Харин нам хариуцлага хүлээгээд улс төрийн сонгуульд оролцох гэж байгаа бол одоо тэднээс тэр тодорхой хэмжээний тэр 3001 хүртэл гишүүнтэй байх, тэрний бүртгэлтэй байх, татвараа төлдөг байх энэ хариуцлагыг шаардъя л гэсэн. Тэгээд нөгөө талд нь илүү чөлөөтэй болгоё гэсэн. 31 хүнээр гэж. Тэгсэн 31 хүн бол бага байна. Энэ юусоо байж болохгүй гэсэн ийм асуудлуудыг манай намуудын удирдлагууд гаргасан байна лээ. Тэгээд энэ саналыг ер нь хүлээж авъя гэж. Ер нь тэр хуучин явж исэн, одоо тогтсон явж байгаа тэр 801-ээрээ намаа байгуулдаг. Тэр одоо зарчмыг хүлээж авъя гэсэн ийм одоо санал дээр хүрж байгаа гэдгийг та бүхэн нэгдүгээрт хэлье гэж бодсон. За хоёрдугаарт манай намын удирдах хүмүүс бас та бүхэн цуглаад ярилцсан нэг зүйл бол за сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намыг бүртгэдэг, улс төрийн намыг татан буулгадаг, улс төрийн намын үйл ажиллагааг хяндаг ажлыг сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах гэж байгаа юм байна. Ер нь бүртгэдэг тэгээд одоо тэр татан буулгахтай холбогдсон асуудлыг шийддэг шийдэл нь шүүхтэй байх хэрэгтэй гэсэн саналыг та бүхэн ярьсан байна л. Ер нь энэ саналыг бас хүлээж авъя гэж. Намыг бүртгэдэг, татан буулгахтай холбогдсон эцсийн шийдвэрийг гаргадаг тэр эрх бол шүүх эрх мэдэлтэй байх энэ боломжийг бол хадгалж болж байна. Ер нь бүх энэ одоо олон намын тогтолцоотой улс орнуудыг судлахад шүүхтэй намаа бүртгэдэг, намын татан буулгадаг эрх мэдэл нь байдаг орон улсыг ингээд ховлоод үзэхэд 7% байна. Бусад байгууллагуудад байдаг хөв болвол 90 гаруй хувь нь байна. Тэр 90 гаруй хувь дотроос 50-аас илүү хувь нь сонгуулийн байгууллага нь энэ асуудлыг хариуцдаг юм байна. За Монголын нөхцөл байдал ер нь хяналттай талаасаа ч энэ та бүхний гаргасан санал зөв байх уу? Сонгуулийн ерөнхий хорон дээр тэр намын бүртгэл одоо тэр гишүүнчлэл хяналт бүх үйл ажиллагааных нь юм нь ирж идэг. Бүртгүүлэх ажил тэр бүх юмын сонгуулийн ерөнхий хороо бэлдээд нам санаачилж байгаа улсуудтай бэлдээд сонгуулийн ерөнхий хороо бүх баримт хүчийг бэлэн болохоор шүүхэд ханддаг. Шүүх рүү явуулдаг. За энэ намыг одоо бүртгэж авах болох юм байна гэдэг. Тэгээд шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Хариуцлага тооцох бол мөн сонгуулийн ерөнхий хороо хяналтаа тавьж агаад шүүх рүү асуудлаа тавьдаг, шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Ийм байдлаар хуулийн зохицуулж өгье гэж. Тэгэхээр энэ бол би аль талынхны эрх ашгийг авч үзсэн хяналттай байх талаасаа ч зөв юм байна. Бүх одоо тэр эрхийг бас сонгуулийн ерөнхий хороонд төхөөр энэ намуудаас бүрдэж байгаа гэдэг асуудал тавиад байгаа. За гурав дахь нэг асуудал бол хариуцлагын асуудал. Манай улс төрийн намын одоо асуудлаар бас ярьж байгаа, оролцож байгаа улсуудын нэг зовлонтой юм байдаг юм аа. Ерөөсө хуулиа бүрэн уншаагүй байдаг. Хуулийн дээр заасан ганц нэг зүйлийг зүгээр сургаар сонсож
асуудал хүндэд тавих юм хандлага байгаа. Зарим нь ч бүрэн уншсан л байдаг баг. Ер нь бид нар бол явж ирсэн зарчмаа хатуу барья гэж. Нам дотор байгаа маргаантай асуудлыг нам нь эхлээ шийдэх. Нам дотроо байгаа маргаантай асуудлаа нам нь шийддэг. Тэр гишүүнийхээ хариуцлагатай холбогдсон асуудлаа нам нь шийддэг байя гэж. Ер нь улс төрийн намд тавьж байгаа хамгийн том хариуцлага бол үндсэн хуультай л холбож тавьж байгаа. Энэ үндсэн хуулийн үжил баримтлал, үндсэн хуулийн зарчимд нийцсэн л байх ёстой намын үйл ажиллагаа. Нийцэхгүй мэдэгдэл хийсэн, гаргасан ийм зүйл дээр шууд татан болох тухай ярихгүй. Зүгээр сануулга өгж байгаа. Тэр маш олон төрлийн хариуцлагын тэр зарчмуудыг та бүхэн ийм үйл ажиллагаа гаргаж байгаа гишүүндээ хэлээ. Ийм юм байж болохгүй. Нам нь албан ёсоор бүр улс төрийн нам нь бүхэлдээ тийм болох юм бол, үндсэн хуулийн эсрэг байх юм бол асуудлыг сануулна. За тэр одоо өгдөг дэмжлэг, төрөөс өгдөг дэмжлэг, хамтарч ажилладаг тэр юмнууд дээр багасхан сануулна гэсэн энэ бүх зүйлүүд явсаар байгаад татан болох тухай асуудал руугаа хөрж байгаа. Тэгээд нам гэж байгуулчаад 6 жилийн дотор нэг ч удаа аль нэг шатны сонгуульд оролцоогүй бол энэ асуудлыг авч үзье яач гэдэг юм уу. Энтэй бид нар ярьсаар байгаад энэ 25-6 жил ярьсаар байгаад энэ амьдралаас гарсан дутагдaltaй гэдэг юм уу, бас хариуцлагатай байх талаас нь энэ асуудлыг оруулсан юм л да. Тэгэхээр энэ шатлалууд байгаа. Тэгэхээр ер нь эцсийн шийдвэрийг бол шүүхтээр очиж гаргах юм байна гэдгийг ойлгууллаа. Сануулж явах, хэлж явах байгууллага нь бол сонгуулийн ерөнхий хороо юм байна. Хяналт тавьж явах байгууллага нь. Ингээд хамтарч ажиллаад ойлголцоод явхад би болохгүй юм гарахгүй баха гэж ингэж бодож байгаа. Тэр паракс бүлгэллийн тухай асуудлыг тусгацсан байна гэсэн ерөөсөө паракстай холбоотой тийм заалт тусгаад явж байгаа зүйл байхгүй. Ер нь улс төрийн нам үйл ажиллагаа явуулаад төрд одоо үйл ажиллагаа явуулж байгаа бол тодорхой асуудлаар тийм одоо нөлөөллийн бүлэг юм уу ойлголцох тийм одоо юу байж болно гэдэг энэ л асуудлаар нь шийдэж өгж байгаа. Түүнээс биш ийм тийм гэж одоо тодорхой хуульчил заасан юм байхгүй. За Монгол улсын иргэн улс төрийн намын гишүүн байна гэдэг ингэсэн чинь та бүхэн юу гэж ярьсан бэ гэхээр иргэн гээд 16 настайгаас одоо үнэмлэхээ авдаг, иргэн болдог 16 нас байж болохгүй гэсэн 18 гэж бүр тодруулж оруулж өгж байгаа. 18 гэж бас та бүхний шаардлаганд байсан учраас за энэнийг тодруул зааж өгөө. 18 наснаасаа дээшээгээ намд одоо гишүүн байх асуудал байна. За дараачийн нэг ярьдаг асуудал бол хөрөнгөтэй холбогдсон асуудал байна. Ер нь улс төрийн нам хөрөнгөтэй байхыг бол хориглоогүй байгаа энэ хуулиар. Хөрөнгөтэй байж болно. Үйл хөдлөх хөрөнгөтэй байж болно. Хамгийн гол тавьж өгснэг хариуцлагын заалт бол тэр нь одоо тэр хөрөнгөөрөө 100% санхүүжээд явдаг аж ахуй нэгж шиг байж болохгүй л гэж. Юу гэж хэлж байгаа вэ гэвэл гишүүдийн татвар хандвас орж ирж байгаа мөнгөний 10%-аас тэр хөрөнгөнөөс олдог ашиг тэр 10%-аас битээ хэтрэл гэж. Одоо бүтэн байраа түрээслээд юм уу хэдэн аж ахуй нэгж ажилуулаад ч юм уу ингээд тэндээс нь аваад гишүүддээ үйлчилдэг биш. Гишүүд рүүгээ илүү хөрж үйлчлээч. Гишүүдийнхаа дэмжлэгийг аваач. Гишүүдээсээ тэр дэмжлэг ав. Гишүүдээсээ татвар ав. Тэгээд нийт олж байгаа тэр үйл хөдлөх хөрөнгө гэдэг юм уу тэр олж байгаа хөрөнгөнөөс олж байгаа орлого чинь 10%-аас нь хэтэрч болохгүй шүү гэдэг ийм л одоо зааг ялгааг тавьж өгч. Хариуцлага гэдэг бол энэ зааг ялгаанд л байгаа шүү. Тэгэхээр ийм асуудлуудыг оруулж өгсөн юм аа. Тэгэхээр энэ ажил дээр манай улс төрийн намуудын улсууд ард түмэнд үйлчлэх энэ одоо үйл ажиллагаагаа үндсэн ажиллаа хийя. Ер нь хариуцлагатай хяналттай болгоё. Иргэдийн зүгээс гарч байгаа. Бид нар иргэдийн өмнөөс л ажил явуулах гэж ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ чиглэлээр намын хуулийг боловсруулсан та бүхний тавьсан саналд маш их хүндэтгэлтэй хандсан. Одоо бүх одоо тавьсан хүндсэн асуудлуудыг бол хүлээж аваад ингээд оруулах хуулийн өргөн барихад бэлэн болж байгаа. Хоёр дахь нэг зүгээр ярих гэсэн зүйл бол иргэдийн зүгээс санаан зовоод хандаад байгаа нэг асуудал байгаа. Энэ сонгуулийн автоматжуулсан одоо төхөөрөмжтэй холбогдсон ийм асуудал байна. Тэгэхээр энэ дээр манай улс төрийн намын дарга нар та бүхэн удирдлагууд суугаад мэдээлэл хийгээд ингээд яриад ингэж явж байгаа. Тэгээд би энэ сонгуулийн хууль гэдэг, сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж гэдэг бол хамгийн түрүүн гол асуудал бол сонгогчдын эрх ашигыг л хангахтай холбогдсон асуудал гэж бодож байгаа. Аль нам хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авах бол хамаагүй сонгогчийн санал үнэн зөв тоологддог л байх ёстой. Би ч бас энэ улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явж байсан. Энэ бүх үйл явцыг үзэж байсан. Бидэнд бас хүнд гашуун туршлагууд байсан. Түүнээсээ бүгдээрээ сургамж авсан. 2008 оны сонгуулийн дараа ярьсаар байгаад тэр үед одоо олонх байсан 45 гишүүнтэй байсан ардын нам тэгээ тэнд байсан ардчилсан нам бусад намууд нийлээд 3 жил зөвшөлтсөж энэ сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжийн тухай хуулийг оруулж батлуулсан шүү дээ.
3 жил ярьж. Тэр үед өнөөдөр та бүхний дунд яригдж байгаа бүх хардлага сэрдэлгүүд байсан. Энэ ч одоо цаанаас нэг програмын суулгачдын биш үстэй, энэ дүн одоо буруу гардгийн биш үстэй, гадны гар хөл орж ирж байгаа биш үстэй гэх тэнд маш олон тестүүд хийсэн шүү дээ. Бүр хэвлэл мэдээллийнхнийг байлгаж жагаад өөрсдөр нь оролцуулж жагаад намын төлөөлөл байж жагаад тэр туршилтуудыг явуулж исэн. Бүхэл байж болох хардлага сэрдэлгийг арилгахын төлөө ажилласан л. Одоо энэнийг эргэж харах хэрэгтэй. Тэр үед тухайн намын удирдлага, тэр одоо хууль санаачлаад явж исэн хүмүүсийн нэрс байна. Тэр үед өгжсэн бүх ярилцлага, одоо саний хэвлэлд өгжсэн ярилцлагууд нь байж байна. Саяын миний хэлжсэнээс илүү үндэслэл хэлж энэ одоо автоматжуулсан төхөөрөмжийг оруулж ирсэн байгаамаа. Тэгэхээр ер нь эрх барьж байгаа нам юм уу, эрх барьж байгаа бүлэглэл өөрсдийнхөө сонгогчдод яаж санал өгснөөр дүн гардаг биш, өөрсдийнхөө бодож байгаагаар хүсэж байгаагаар дүн гаргах гэж оролддог. Энэ нэргээд улс орон даяар маргаан дагуулдаг. Ийм л байдлаас болиё гэсэн. Тэгээд энэнийг дүгнээд олон улсын сонгуулийн байгууллага Монголд ажилласан. Олон улсын сонгуулийн байгууллага одоо 13 оны сонгуулийг хийгээд явсан байгууллагын бүр одоо өгсөн албан ёсны одоо ихтгэл байна. Надад ч байгаа. Та бүхэнд өгч болно. Монголын сонгуулийг ажиглалаа. 99% эерэг дүн тавьж байна. 99%, бүр 99% гэж ингэж гаргасан. 60-70% эерэг дүн тавьдаг. 99% эерэг үзүүлэлттэй гарлаа Монголын сонгуул. Үнэхээр энэ бол сонгогчдын санал бодлыг зөв зүйтэй тусгаж чадж байгаа юм байна. Үнэхээр энэ бол одоо тэр маргаангүй ардчилсан, тэр одоо шудраг сонгуул явуулах бүрэн боломжийг хангасан байна гэсэн ийм дүгнэлтийг гаргасан байдаг юм аа. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын бүр одоо ихтгэл дотор нь байж байгаа. Тэгээ сонгуулийн байгууллагын нөгөө олон улсын парламент судлалын төвөөс 2013 оныхоо шагналыг олгож ирсэн. Саяхан одоо Хэргиз сонгуул болсон Монголын туршлагыг ашиглаад тэгээ Хэргизийн ерөнхийлөгч одоо надтай уулзаж хэлж ирсэн. Бидний сонгуулийн дүн бол ойрхон гарлаа. Гэхдээ дахиад ийм иргэний дан гарсангүй. 2-3 удаа бид нэр иргэний дантай тулсан. Монголын энэ сонгуулийн одоо энэ систем, энэ юмыг бид авч хэрэгжүүллээ. Ямар ч асуудал сонгогчдын зүгээс гарсангүй. Мэдээж оролцсон намууд, өрсөлдсөн ганц нэг хүний зүгээс асуудал гардаг, хэвлэлийн бахархал хийдэг юм бий л дээ. Сонгогчдын зүгээс ерөөсөө юм гарсангүй. Үнэхээр энэ бол бүс нутагтаа туршлага болж чадлаа гэж ингэж л гаргаж ирсэн. Тэгэхээр би бол энэ бол Монголын ололт шүү. Та бидний бүгдийнх нь ололт шүү. Энэ бол хэн нэгний ололт биш. Тэр үед одоо олонх байж хамтарч хэлэлцэж энэ систем рүү орсон энэ бол том ололт. Би энэ та бүхэнд нэг юм харуулъя. Гараар тоолно гэж яриад байгаа. Монголын энэ хэрэгжилж байгаа сонгуулийн систем бол 100% гараар тоолох боломжтой. Одоо би өнөөдөр ерөнхийлөгч сонгуул дэвшиж исэн. Монгол улсын ерөнхийлөгчд өнгөрсөн сонгуулиар 3 хүн нэр дэвшсэн. Би бүх одоо тэр санал өгсөн машинаас энэ юмыг CD-н дээр аваад өөрөө ингээд хувлаад гаргаад авах боломжтой. Энэ одоо Бат Эрдэнэт хэн санал өгсөн бэ? Энэ бүх саналын хуудас ингэж гарч ирж байгаа. Бүх үеийнх. Энэ Элбэг доржид санал өгсөн. Энэ одоо Удвалд санал өгсөн гэдэг. Бүгдийг ингэж гаргаж өгч байгаа. Гэхдээ энэнийг та нар гараараа хэд дахин тоолдог. Хэдэн мянга дахин тоол. Энэнийг тэр дурсамжиндаа хадгалж үлд болно. Ингэж гаргаж өгөх, гаргаж авах боломж байгаа. CD-н дээр хийгээд бүгдэнд нь өгч. Дээрээс нөгөө нэг касси машин гэж байдаг шүү дээ. Касси машинд нөгөө хүнд гарахт нь одоо бараа худалдаж авахт нь толооны нөгөөд хажууд нь дандаа бичигдэж үлддэг. Хажууд нь бичигдэж үлддэг бүх юмыг дахиад гарын үсгээр баталгаажуулж өгж байгаа шүү дээ. Манай зарим улсуудын ярьж байгаа энэ автоматжуулсан одоо тоолгын систем гэдэг бол Монголд хэрэглээд буруу болоод байна гэж. Та бүхэн энэнийг нэг анхаарах хэрэгтэй. Олон улсын сонгуулийн энэ байгууллагууд байдаг. Эндээс гаргасан автоматжуулсан тоолгын систем хийж байгаа орнуудын судалгаа гаргасан 2015 оны судалгаа байна. Энэ үн ногоон байгаа. Энэ Монгол оролцоод явж байгаа. Хараараа. Энэ үн ногоон хэсэг бол автоматжуулсан тоолгын энэ системийг хэрэгэлдэг хуульчилсан орнуудыг үзүүлж байгаа. За бүр энэ ийм одоо ногоон өнгөтэй байгаа. Цайвар ногоон. Энэ бол бүр интернетээр санал өгдөг. Интернетээр санал өгөхийг хуульчилсан, зөвшөөрсөн орныг хэлж байгаа. За энэ шарууд байна. Одоо энэ Африкийн орнууд хүртэл. Одоо автоматжуулсан тоолгын системийг нэвтрүүлэхээр ярьж байгаа ямар нэгэн хэмжээгээр нэвтрүүлэх оролдлогыг хийж байгаа улс орнуудыг харуулж байгаа. Энэ Монгол хийгээд буруудсан барьсан юм зүйл байхгүй. Монгол хийгээд харин энэнийг олд гэж үзсэн. Энд нэг улаанаар нэг 2-3 орн байгаа. Энэ Казахстан, энэ бусад Европын зарим орн байгаа.
Энэ орнууд юу хэрэгэлсэн бэ гэхээр автоматжуулсан тоолгын системийг хэрэглэхдээ нөгөө гараараа ингэж одоо манайхан шиг цаасаар санал өгдөг. Гараар очиж дэлгэцэн дээр нөгөө нэг хуруугаараа ингэж одоо хүмүүсийн нэрс вэж идэг. Тэгээд хуруугаараа өмнө дарддаг. Тэр нь ингээд цаана бүртгэж аваад идэг. Тач скрин гэж ярьдаг штэ. Тач скринээс л татгалдсан. Манайх бол цаасаар өгч. Тэгэхээр энэний хэд дахин тоолох боломжтой. Тэгээ сонгуулийг бүр одоо ингэж гаргаж аваа. Сая хуудсаар нь гаргаж өгч штэ. Ганцхан юм энд нууц байгаа. Хэн гэдэг хүн хэний төлөө санал өгсөн л нууц байгаа. Энэнийг л нууцлж. Энэ бол аль сонгуульд байдаг нууцлал. Ингэж явж байгаамаа. Энэ бол та бидний ололтоо. Одоо нэг математикийн тоо бодох гээд нөгөө машин хэрглэж тоо ботчоод одоо та бүхэн тэр лөө интернет руу ороод наад хуудасаа хараарай. Тоо ботчоод дараа нь ер нь гараараа бодъё. Тэгээ гараар гаргасан одоо тоогоо л үнэмший гэдэг. Ингээд сууж байгаатай адилхан болох гэдэг. Би бол энээс бол энэ Монголын ард түмний ололт. Энээс бол татгалзаж болохгүй. Энэ дээр сайжруулах юм бий байх. Ер нь одоо ингэж гаргаж өгөөд бүр ингэж суудсаар нь та нарт гаргаж өгөөд эргэлзээ гарах юм бол сонгуулийн ерөнхий хороонд асуудлаа тавь гэж. 12 оны сонгуулиар ийм хуулинд нь хийгээд өгсөн нэг ч асуудал сонгуулийн ерөнхий хороонд ирээгүй. Орон нутгийн сонгуульд. Улсын их хурлд. Ерөнхийлөгчтэй. Зөрсөн дүн гараагүй. Нөгөө машиныг тоолоод үздэг. Тэгээд эхлээд нэг машин тоолж байгаа талд нь хүртэл тоолж байгаа. Тэгээ ерөөсөө зөрөхгүй болохоор залхуураад болдог. Би сонгогчийн хувьд орж энэ автоматжуулсан сонгуулиар би 3 4 удаа саналаа өгж ирсэн. Би хувьдээ тэр өрөөнөөс гарч явж байхдаа бүрэн 100% итгэлтэй л гарч ирсэн. Зүгээр би энэ дээр нэг дүгнэлт хийж байгаа. Энэ тухайга бид нар энэ ололтоо нэг гомдол гараагүй, зөрөөгүй ийм байсан учраас олдгээд явсан учраас хүмүүст олон нийтэд нэг одоо мундаг мэдээлж тайлбарлаагүй юм шиг байна л д. Тэгээд энэ дээр ийм одоо ойлголтын зориу үүсчиж магадгүй. Энэнийг ингэж зориу дээр үүсгэх, мушгин гуйлах ийм оролдлогыг хиймээргүй байна. Нэг зүйл хэлье. Их хурл сонгуулийнхаа хуулийг батлах гээд ардын нам завсрал авлаа гэж сууж байгаа. Өчигдөр ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат тэр бүлгийн орлогч дарга нь байж хахад би бас энэ тухай парламент судалтаа бүлгийн дарга тэр намын дарга нар суугаад энэ тухай бас бид нар ярилцсан. Сая инх бол дарга одоо их хурлын зааланд суугаад байгаа юм байна шүү дээ. Бүлэг нь хурлаа хийдсэн учраас би энд сууж та нар ирч хүрэгчж магадгүй энд суужээ гэдэг. Ингээд ийм шалтгаантайгаар ардын намын удирдлага өнөөдөр ирээгүй. Би ардын намын удирдлагыг энэ дээр байлцаа гэдгийг хэлсэн. Өөрийн биеэрээ би Мөнхбатд хэлсэн. Одоо хэдүүлээ улс төрийн нам гэдэг бол хариуцлагатай байх хэрэгтэй. Бид нар нам байгуулахаараа хариуцлагын гадна гардаг юм биш. Тийм учраас бүгдээрээ хариуцлагатай бол хариуцлагатай болох гэж энэ сонгуулийн систем рүү орсон. Энэ юмнуудаа нэг эргэж саная гэдгийг би та бүхэнд хэлье гэсэн. Тэгээд энэ хоёр асуудлаар хэрвээ та бүхэн санаа оноо байвал одоо та бүхний саналд хүндэтгэлтэй хандаж сонсно. Тэгээд санаа оноо байвал ингэж ажиллая. Хуулийн дээр та бүхнээс гарсан энэ саналуудыг бол бүрэн одоо хүлээж авсан байгаа шүү гэдгийг дахиж хэлье. За, инх бол дараа. Намын хуулийн анхны дараах сарын өмнө хэлсүүж явуулаад. Би инх бол дараагийн хэлхээс өмнө нэг юм санаж байгаад мартчихлаа. Энэ 12 сарын 6 сарын 28-нд сонгууль болсон. Одоо сонгуулийн хууль өөрчлөгдсөн ч өөрчлөгдөөгүй ч өөрчлөгдөхгүй бол 12 оныхаа сонгуулиар хуулиараа сонгууль болно. Энэ хойшлон урагшлан ингэн тэгнэ гэсэн юм ерөөсөө байхгүй. Үндсэн хуулийнхаа дагуу бид нар бүх үйл ажиллагаагаа зохион байгуулнаа. Байгууллагын төлөө хамтарч ажиллая гэдгийг бас энэ төгсгөлд нь хэлье гэж бодсон. За. Сар орчмын өмнө нөгөө нээлттэй хэлцүүлгийн танхимд улс төрийн намын хуулийн анхны драфтын талаар та бүхэн танилцуулга хийгээд тэр үед гарсан намуудын саналыг бараг 90% тусгаад өргөн барих гэж байгаа юм байна. Би бол ерөнхийлөгчийг энэ хуулиа өргөн барь гэж хэлээд одоо 2-3 удаа хэлсэн байх. Хугацааны хувьд бид их хоцроод байгаа. Тэгэхээр нэгэнт намууд санал нэгдэж байгаа бол бушуухан өргөн бариад хэлцгээе. Улс төрийн намын хуулиа шинжлэх хэрэгцээ гарчаа. Сүүлийн 3 жилийн их хурл дээр хэлцүүлэг явуулаад ерөөсөө болохгүй байгаа. Одоо жишээ нь ардын нам бол байхгүй байна. Ардын намын хамгийн гол хэлсэн өмч хөрөнгөтэй байх гэдгийг бол ерөнхийлөгч авцсан байна. Арчилсан нам бол өмч хөрөнгөгүй байх тал дээр нь санал өгсөн. Одоо хэрвээ намын хуулиар шинжилж байгаа бол нам болвол одоо аж ахуй нэгж шиг байж болохгүй. Том байшингаа түрээслэл ашиг болоод иж.
Хэдийгээр одоо арчилсан намын өмч хөрөнгөгүй байх санал дэмжигдээгүй ч гэсэн ерөнхийдөө хурдан өргөн бариад хурдан хилцүүлгэнд ороод баталмаар байна. Бид их хугацаа алдж байгаа. Тэгээд сая ярьсан өөрчлөлтүүдийг тусгасан хуулийг арчилсан нам бол дэмжиж бушуухан батлахын төлөө байна. Чуулган дээр бас эрс дутаад байгаа учраас ардын намын ажил хаялт дуусаагүй цолмон гишүүн ч гэсэн ормоор байна. Энд өөр гишүүд байна уу? Тийм бушуухан саналаа хэлж орчихгүй юу. Одоо асуудал явах гэдэг учраас автоматжуулсан гэдэг дээр гол зөрөөд байгаа юм билээ шүү дээ. Саяартай бол ойлголтын зөрүү байхгүй байх гэж бодож байна. Тэр ер нь хүмүүс сонсоод ер нь ойлгож юм лээ. За бид нарч бас нэг өөр ойлголттой яваад ирсэн. Ийм юм байна гэж. Намуудын хуультай бол санал нийлж байгаа хэлжлээ. Автоматжуулсан системийн талаар энэ чинь 7 сарын 1-ний дараа гарсан ажлын хэсгийн дүгнэлтээс сонгуулийн хуулиа өөрчилсөн байгаа шүү. Түрүүчийн их хурлд байсан улсууд бол мэдэх бах. Сонгуулийн хууль гарах нь 7 сарын 1-ээс хойш 3 жилийн дараа гарсан. Гарахтаа саяын ерөнхийлөгчийн хэлдэг одоо бүх зүйлийг оруулж гарсан. Одоо ардын нам юу шаардаад байна гэхээр шударгаас хоёр нийлж шаардаад байгаа юм. Гар тоолгонд үтсэн байна гэдэг шаардаад байгаа. Хэрвээ гар тоолгонд үтсэн байх юм бол машин ямар ч хэрэггүй болно. Буцаад 7 сарын 1 шиг үүмээ гарах тал руугаа явах, зам руугаа явах гэдэг учраас арчилсан нам одоогийн хуулийн эрхцэн орчим хангалттай. Сая ерөнхийд төвсөн 3 хүний гурвуулангийн дугуулсан цаас байгаа чинь яг ийм саналын хуудас зөвхөн ерөнхийлөгчийн сонгуул дээр ихэд сая хэдэн оролцсон тэрний тоогоор байгаа гэсэн. Хүн болгоны бүгдсэн саналын хуудсыг хүн болгон аваад гэртээ тоолоод зөрөө гарах юм бол гомдол гаргаж болно гэсэн. Одоо маш энгийн юм. Энэ саналын машин хэрэглэдэг бүх улсууд дотроос ганцхан Монгол улс саяын дүрсийг хараадаг хуультай байна. Энийг бүр бодлогоор хийсэн. Яагаад гэвэл манайхан ямиг харддаг учраас хүн болгон хяналтын тооллого хийх боломжтой боллоо. Хүссэн хүн болгон ажиглагч, намууд, нэр дэвшигч тэр хэсэг болгон дээр байдаг буюу машин болгоны хажууд байдаг бүх хүнд тарааж өгч байгаа үн төлбөргүй. CD-н дээр өвчээд, флашн дээр өвчээд. Тэгээд маш олон хүмүүс ялсан бол тоолоогүй юм шиг гоо. Ялагдсан бүх хүн бол гэртээ харь тоолсон байдаг. Гэртээ харь тоолцоод нэг саналын зөрөө гаргаж ирээд сонгуулийн ерөнхийлөгчөнд гомдол гаргасан нэг ч хүн байдгүй. За ойлгоогүй юмаа ирж асуугаад тэгээд болсон байдаг. Зарим нэг нэр дэвшигч ялагдсан хүмүүс фотошоптож үзсэн байгаа. Өөртөө тараасан тэр одоо юу гэдэг 40-50 мянган саналын утсыг CD-нээсээ. Тэгээ фотошоптч сонгуулийн ерөнхий орон дээр ирэхээр нөгөө нэг бусад хүмүүс чи яг адилхан файл тарааж байгаа шүү. Тэрүүгээрээ баригдсан байгаа. Би одоо нэрийг хэлээд яах вэ? Тэгээд тэр хүн бол дахиж гомдол гаргаагүй. Цаастаа тулгаж үзнэ, бусад хүмүүс тараасандаа тулгаж үзнэ. Тэгэхээр энэ бол тэр машиныг одоо машин юм чи хакердаж болно. Хакердах нь өөрөө утга учиргүй гэдгийг л биелээд. Одоо зүүрлж хэлэх юм бол Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам хоёр нийлчээ сонгуулийн хуулийг яаж өөрчлөх гэж юм гэхээр тооны машинаар тоо бодцоод би эндээ итгэхгүй байна. Гараар утсангаа авъя. Тооны машинаа одоо хажуу тийш нь тавьчих гэдэг ийм л юм яриад байгаа учраас бид гараар бодсон дүнгээ хүлээн зөвшөөрөө. Хүлээн зөвшөөрөө тэрийг шүүхтээр орч хэрэглэе гэдэг ийм л юм яриад байгаа учраас болохгүй байна. Одоо хамгийн энгийнээр тайлбарлавал дээр нь калькуляторынхаа доторх кодыг өг гэж байгаа. Өнөөдөр калькулятор авчаад доторх кодыг өг гэж шаардвал калькуляторын үйлдвэрлэгч нь инээд нь хүрнэ үст. Хүчтэйгээр энэ машин таалагдахгүй л ахгүй байна. Цэснийхээ кодыг одоо нэг юунаас нэх хэрэгтэй. Програм юм. Apple-с нэх. Apple-с нэх хэрэгтэй. Энд чинь манай бизнесийн машиныхаа кодыг. Өөр нэг юм бол зүгээр энэ сонгуулийн үед бидний сөрөг хүчинч байсан хаанч л явж исэн. Хэрвээ эргээд гарлуугаа орох юм бол эрх барьж байгаа. За бүр муугаар хэлэх юм бол эрх барьж байгаа хамгийн олон судалтай хоёр нам дүнгээ өөрчлөөд бусд нь орж ирдгүүл хэвээрээ л үлдэнэ. Одоо маш олон шударга ёс эвслийн гэдэг юм уу одоо тэр өмнө юуны улсууд орж ирээд ингээд яваад энэ улсууд өөрсдөө хүлээн зөвшөөрөө сонгуульд их хурлд ороо суусан шүү дээ. Маш олон гишүүд ингэсэн. Хар машины хүчээр л гишүүн боллоо. Хэрвээ хуучин шиг гараар тоолж исэн бол танаа хоёр л үлдэх юм гэж. Ман бит хоёр. Тэр өмчгөнтэй холбоотой асуудлыг хэн нэг тайлбарлаад явж.
Сая миний хэлснээр тэр нэг 10% байгаа шүү. Өнөр өмчгөр гэдэг сая их бол дараа нэг хүмүүс аваад явж байгаа. Батлахаас өмнө төсвийн мөнгөөр ингээд байртай болцсон байх юм бол энэ асуудал дээр нь бол арай өөр байдлаар хандъя. Тэрэн дээр бол нөхөө олбор молбор энэ бол яг гэх юм бол тэнд бол намуудын байр гэсэн нэгдсэн ойлголт байна болохоос биш. Түүнээс хойш өөрсдийнхөө гишүүдийн хандив дэмжлэгээр бий болгосон юм дээр нь бол энэ бол өөрөө үндсэн хууль заасан тэр нэг хандив дэмжлэгээр үүссэн хөрөнгө гэдэг тийм ойлголттой байж болно. Хөрөнгөний асуудал бол. Түүнээс биш төсвийн мөнгөөр байртай болох хатуу төлөгчдийн мөнгөөр байртай ялгаа цаг гаргаж ялгаж өгсөн байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн. Тэгэхээр тэр удаа нэг удаа гихчээс энэ гол хууль дээр ороогүй дагаж байгаа хууль дээр тэр нь явж байгаа. Энэ бол явж ардын нам ардчилсан намын байр одоо бусад зүйл орон нутаг энэ зүйлийг л юу яасан харилцааны асуудал байгаа юм да. За боргол. Тэр улс төрийн намуудын тухай хуулийн төслийг сонсч танилцсан байна. Хуулийн хэсгээр манай бодлого судалгааны хуулийн ажилласан. Ер нь бид нар энэ дээр нэг дэвшилттэй хууль гэж үзэж байгаа. Эрдүү тэр 19 нам нэгдсэн 6 зүйл бүхий нэг мэдээлэл гарсан байлаа. Тэрэн дээр бид нар хуулийн мэрэгчлэлтнээ явуулсан чинь тэр нь өөрөө намын өмнөөс төлөөлөл болоод мэдээлэл хийх, байр суурь илэрхийлэх эрхгүй хүн очоод нөгөө хүнийхээ нэрийг бичээд эсэргүүцсэн маягтай гаргацсан байсан. Яг энэ дээр байр суурь илэрхийлэхэд бид нар тийм байхгүй байгаа. Энэ зарчмын хувьд дэвшилттэй хууль дээр бол бид нар санал нэг байгаа. Тэр ёс зүйн журамтай байлгах дээр бид нар санал нэг байгаа. Одоо нам дотор манай ялгарл бол ёс зүй гэж ярьж байгаа. Энэ дээр бол санал нэг байна. Тэр санхүүжилтийг ил тод байлгах тал дээр тийм зарчим агуулга орсон байлаа. Энэ дээр бол бид нар санал нэг байгаа. Одоо бид нар намаа шилэн данстай болгосон байгаа. Манай намын дансыг сайтаар ороод харах юм бол манай санхүүжилт ил байгаа шүү. Одоо гарсан баланс тайлан болгоно бид нар ил гаргаа явж байгаа. За намыг институт байлгах тал дээр их орсон юм билээ энэ хууль өөрөө. Энэ дээр бол санал бол 100% нэг байгаа. Тийм учраас одоо лидерийн нам ч юм уу манлайлагчийн нам гэдэг асуудал манай дотор бол байдгүй. Тийм учраас бол зүгээр миний байр суурь жишээлбэл дарга гэхэд бол би хөдөлмөрийн үндэсний намын байр суурийг олон нийтэд таниулагч мэдээлэх үүрэгтэн болохоос биш шийдвэр гаргадаг эрх мэдэлтэн биш гэж манайх дотроо тусгаж явдгийн дүрэндээ. Энэ дээр бол санал нэг байна. За намын дэргэд төр олон тооны төрийн бус байгууллага холбоод байгуулахгүй байхаар заасан юм билээ. Тэгэхээр бол одоо манайх дэргэдээ ганцхан төрийн бус байгууллагатай байгаа нь манай think tank буюу бодлого судалгааны хүрээлэн. Залуучуудын байгууллага, ахмадын байгууллага энэ төр бол бүгдээрээ намын дотоод бүтцэд давхар ороод явж байгаа. Тэгээ энэ агуулгаараа энэ зарчим дээр бол ийм дөрвөн зүйл дээр бол бид нэр санал нэг байгаа. Тэгээ ер нь ийм зарчим зөв хууль одоо тодорхой улс төрийн шалтгаанаар энэ батлагдахгүй байсан ч гэсэн хуучин хуулиараа сонгуульд оролцлоо ч гэсэн бид нар өөрсдөө энэ барьсан зарчим намыг байгуулсан бүтцээрээ л орно. Тэгээ энэ хуулийн дээр бол бид нар яг нэг болгоход бол олон зүйл дээр санал нэг байгаа. Тэр намын дэрэгдэх байгууллага гэж одоо хуучин Монгол Ардын өсгөлт нам гэж байхад залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн ахмадын гэдэг статустай олон нийтийн байгууллага гэсэн статустай бүртгэлтэй тусдаа санхүүжилттэй ийм байхыг л болиё гэж. Зүгээр намын хажууд байгаа тэр залуучуудын идэвх санаачлагын байгууллагууд бол клубийн байдлаар, эрдэм шинжилгээний судалгааны төвийн байдлаар байя. Тусдаа нэг байгууллага барайл, тусдаа нэг ингээл залуучуудын байгууллага, тусдаа нэг юу гэл энэ болвол энэ одоо ардчилсан гэдэг юм уу хүний эрх хэрэгчлөөг хэрэгжүүлж байгаа энэ нийгмийн юунд бол байж болохгүй гэсэн ийм л одоо байр суурь байгаа юм л да. За тэр цаатлын залуу ингээд хэдүүлээ товчхон хэн Амгалан Баатар Монголын зөвлөл маань. Ерөнхийдөө бол энэ хууль одоо их хурлаар ороо батлагдах юм бол энэ 16 оны ээлж сонгуулийн дараа эргэж эхэлнэ гэж ойлгож байгаа. Тийм учраас наан нь бол одоо бумаа даргын ярьж байгаа бол тийм арай өөр ойлголтын зөрүү байна гэж харж байна л да. Яг хуу шинэ хуультай манай намын зүгээс уншиж танилцж байгаа юм. Нам бодлогын нам болж өөрчлөгдөнө гэдэг зүйл маш их таалагдж байгаа манай намын хувьд бол. Өнгөрсөн хугацаанд мэдээж ирэх барьж байгаа сөрөг хүчин парламент суудлын авч ирсэн намууд бодлого гаргаж ирсэн баг. Тэр бодлого төдийлөн ард түмэнд хүрээгүй, ард түмэн мэддэггүй учраас би бодлого гаргаагүй байна гэж харж байгаа. Тэгвэл энэ хуулиараа бид нар энэ нам чин бодлого гаргах ёстой байна гэдгийг бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой байна. Энэ шинжлэх ухааны дэвшил шинэ Монгол хүний сэтгэлгээтэй ослуулсан ийм бодлого мөрийн хөтөлбөрийг гаргаж цаашдаа явах юм байна гэж ойлгож байгаа. Намын тухайн энэ хууль бол цаа батлагдаа явах нь зөвөө гэж харж байгаа. Либерал намын хувьд бол энийг дэмжиж байгаа. Батлагдаасаа гэж хүсэж байна.
За гамаа гамбат за гамаа. Энэ хуулийн төслийг санаачилж байгаад манай намын хувьд их талархаж хүлээж авч байгаа. Тэгэхээр ер нь улс төрийн нам болгон өөрийн тоглоомын дүрмтэй тэгэж өнөөдөр тэрийгээ дагаад Монгол улсад улс төрийн намууд төлөвшөөгүй. Нэгдлээ ихэд дандаа механик нэгдлүүд бий болдог. Тэгээд салж утрах маш олон үзэгдэл явагдаж байгаа. Тэгэхээр нийгмийг энэ өөрөө тарааж бутрах үндсэн хүчин зүйл болоод нөгөө үндэсний эрх шиг гэдэг нь дараагийн очрод тавигдаад байгаа учраас гарцаа авахгүй улс төрийн намуудын хуулийг одоо үндсээр нь шинчилж бүх намууд 20 хэдэн нам байна уу хэд байна хамаахгүй нэг ижил тоглоомын дүрмтэй болох нь бол хамгийн зөв зүйтэй алхам юм аа. Тэгээд энэ хуулийн төсөлтэй бид бүхэн сайтар танилцсан. Тэгээд ер нь бол улс төрийн намуудад тулгамдж байгаа 3 том асуудал байдаг. Нэгдүгээр нь бол улс төрийн намын дотоод ардчлалын асуудал. Хариуцлагын тогтолцоо. Тэгээд санхүүжилт гэсэн 3 одоо гарцаа авахгүй үргэлж яригддаг юм сэдвүүд байгаа. Тэгэхээр энэ 3 үндсэн асуудлыг бол багтаасан, шийдхийг оролцсон. Тэгээд ер нь шийдсэн ийм одоо төсөл болж чадсан гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа улс төрийн намууд хатуу гишүүнчлээс татгалзах, бодлогын институт байх, бодлогоороо өрсөлдөх. Тэгээд улс төрийн намд тавигдах тэр шаардлага өөрөө өндөр байж ээж. Тэгээс хин нэгэн итгээд улс төрийн нам байгуулчаад янз бүрийн одоо ижил төвшөнд, ижил зиндаан, ижил статусаар асуудалд хандах биш. Ингэж явах юм бол улс орон цаашдаа намууд нэгдэх, намууд хамтрах улмаар одоо гол тавьж байгаа тэр асуудлаа шийдэхэд чухал хүчин зүйл болох уу гэж бодож байгаа. Тэгээ энэ утгаараа ерөнхийлөгчийн санаачилсан төслийг бол дэмжиж байгаа. Тэр намуудаас тавьсан 5-6 асуудлыг бол гарцаагүй ийм маргаантай юмнууд байсан. Уг нь бол зарим нь хүлээж аваад явах болцоотой боловч нэгэнтээ хуулийн төслийг явуулах үүднээс бодвол энэ зарим саналуудыг татж авч байгаа юм шиг байна. Яг энэ мөрөнд ойлголцоод аль болохоор энэ хуулийг улсын хурл яаралтай батлан гаргасаа л гэж хүсэж байна. Хоёрдугаар тэр хар машинтай холбоотой асуудал дээр манай намын нэр бас орцсон явж байсан. Энд бол хяналтын тооллоготой холбоотой асуудлыг л хөндөж тавьсан байна. Хяналтын тооллогыг одоо хийж байх тухай. Түүнээс хар машиныг үүсгэсэн асуудлаа иргэний зорилго нэг байна. Жишээ нь 4 асуудал хөндий гэсэн саяны ерөнхийлөгчийн танилцуулснаар бол 2 асуудал бол туссан байна. Тухайлбал нэг 31 хүн баг байна гэсэн нэг 801 болгосон байна. За дээд шүүхийн оролцоог цөмийн сонгуулийн хороонд шилжүүлсэн байсныг бол бас балансжуулах маягаар зарим зүйл нь сонгуулийн хороонд бүртгэл хяналт одоо шүүхийн шийдвэр гаргах энэ тийм асуудлууд нь бол дээд шүүхтэй үлдэж байгаа юм байна. За өөр нэг асуудал бол жишээ нь тэр суман дээр нөгөө намын байгууллага байхгүйг тодорхойлохдоо нэг 3001 гээд тэгээ манайхны тооцоолсноор бол нөгөө 330 сумаас чинь 170 байгуулж болохгүй үлдснээ нь байгуулж болох юм шиг болохоор ингээд нөгөө сумын статус жоохон зөрчигдөд байна. Тэрийг нэг харж үзээч гэсэн тийм санал байгаа. Тэрийг бас уг нь бол сумууд эсвэл болдгүй л байх л томьёолоо болоод тэгээ хэвэл бас зүйтэй байна гэд энэ дээр бол ингээ манайхан 8 хуудас ийм санал боловсруулсан юм байна лээ. Тэгэхээр манай хүмүүс бас ажил хэргийн шугамар аль аль нь орсон байна, аль аль нь ороогүй байна. Их хурл дээр хэлцэгдэх үед юун дээрээ яах их ингээд хэлцээд явж болох байхаа гэж ингэж бодож байна. 3001 хүнээс доош хүнтэй сум Монголын хэмжээ 168 байгаа тийм ээ. Яг л 168 байгаа. Тэн дээр намын үүр гэж одоо намын нэг анхан шатны байгууллага тамхтай тэмдэгтэй байхгүй байж болно, байхгүй байхаар хийсэн. Тэнд намын гишүүд байна. Тэгэхээр хоёр одоо багш хүн амтай намын аль нэгэн дээр намын одоо аль бисны байгууллага байгаад ингээд ажилдаг байдлаар ер нь байвал яасан. Зарим газар ер нь одоо багахан хүн амтай газрууд дээр намын анхан шатны байгууллага ажилуулдаг цалин өгдөг нам гэж ер нь их бага байдаг шүү дээ. Яваад ирэхээр тиймэрхүү байдлаар байвал яасан. За тэгээд их хурл дээр ороод юу ч гэсэн ярилцах байх. Бас ардчилсан намын зүгээс бусад одоо намуудын зүгээс зарим намын зүгээс санал гарч ирсэн. Ер нь намуу 3001-ээс доошо байсан ч гэсэн намын анхан шатны байгууллага байсан дээр штэ гэж. Зарим улсуудын гаргаад байгаа санаа нь болохоор энэ намын анхан шатны байгууллага гэдэг зүйлийг ер нь сумын төвшөнд бол байхгүй байвал яасан гэдэг ч асуудал тавьдаг. Ер нь нэг ижилэл байх хэрэгтэй. 5000 хүнтэй сум байна. Бид нар бол ярьж байгаа нэг 3001 гэсэн. Тэгээд бүх юм дээр бас одоо өмнө нь бид нар хуулиа юу яагаад яг их хурл дээр орж ярьж байгаад бас
ярилцаад асуудал шийдэх боломж байгаа болов уу гэж бодож Тий. байна. За тэр намын нөгөө ёс зүйн зөрчил за сургуулийн ерөнхий хорооны энэ талаарх гүйцэтгэх үүрэг дээр бол нэлээд бас эргэлзээ байгаа. За тэрийг бол нөгөө сүүлийн том ёолны яаж гарсан юм тэрийг үзэж байгаа. Тэгээ ярилцаад явж болох хаа гэж. Зөрчилсөн журам байна, сануулна тэр захиргааны шинжтэй юунуудыг бол жоохон ер нь өөрчилсөн. Тэгээ миний саналын хувьд бол тийм байна. За нөгөө одоо их хурл дээр орчихсон олон сонгуулийн хуулийн төсөл байгаа, хар машин, гараар тоглох энэ төргээд тэн дээр бол нэгэнт одоо их хурл дээр орсон хуулиуд нь өргөн баригдсан учраас их хурлынхаа механизмуудыг ашиглаад хэлцээд ингээд эцлээд гаргадаг юм уу, гаргадаггүй юм уу тэрийг ингээд шийдээд явж болох хаа гэж бодож байна. Нэг юм бол хяналтын тооллого бол одоогийн 16 оны сонгуул дээр ч байхаар байгаа шүү, тийм ээ. 12 оны сонгуул дээр бүх хуульд байгаа. тий. Хяналтын тооллого бол байхаар байгаа. Бүх ард түмнэрээ тоолдог байгаа. За саяхан бол нөгөө бүх ард түмэн гэж бид нэр хэлээд байна. А бүр хяналтын тооллого. Одоо нөгөө нэг тойрог дээр хоёр хэсгийг сугуулж аваад тэгээд тохиолдолд сугуулж аваад хэсэг дотроо машины бас тохиолдолд сугуулж аваад тэгээд тоолдог гэдэг энэ бол байгаа. 2008 оны сонгуулийн дараа юу болсныг бол бид нар бүгдээрээ сайн мэдж байна. Энэ бол гашуун үнэн. Энэ бол гар толгоос болсон. Бом ялгч бид нар бол нэг гашуун үнэг бол биеэрээ тулсан хүмүүс мэдж байгаа биз дээ тийм. Ханга сонгоны хайрхан дүүрэгт хэрхэн яаж гараар тойлж болох ядаж өөр хүнд өгсөн саналыг өөр хүн дээр бичиж тийм. Сонгуулийн өглөөрж болдог бид нар биеэрээ үзэж мэдсэн. 7 сарын 1-ний үйл явдлыг мэдж байгаа. Тэм учраас тэр эргэж гар толгойг буцааж оруулна байр нэг гэдэг ийм одоо тэнийг санаа бий бол энд дэмжихгүй байх гэж бодож байгаа. Нөгөө талаас энэ автомат толгойн системийг дэмжиж би өнөөдөр энэ оны 5 сард Польшид болсон ерөнхийлөгчийн сонгуул яаж явагдсныг өөрийн биеэр одоо тэнцээ ажиглаад сууж харсны хувьд хэлмээр байл. 5 сард Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд 11 нэр дэвшигч өрсөлдсөн. Нэр сонгуульд 5 сарын 10-нд 22 цаг дууссан. 22 цаг хүртэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо нэг чив чимэг байсан. 22 цаг 00 минут гэдгийг одоо нэг шинэ он гарч байгаа юм шиг тоолд юм хэл. 10, 9, 8, 7, 6, 5, 0, 1 гэж 22:00 гэх бүх телевизээр нэгэн зэрэг бэр хийтэл бүх сонгуулийн дүн гарч ирсэн. Энэ бол нөгөө юугаар тоолж ирсэн гэдэг электрон талх гэж байгаа. Ямар ч маргах мэтгэлцэх юм байхгүй. Яг л одоо нэг он солигдож байгаа мөчийг тоолж байгаа юм шиг 22:00 гэхэд яаж одоо ингэж одоо гоё хийж болдгийг. Тэнд бол маргах мэдэх юм юу ч байхгүй. Ингээл хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэлтээр иргэд сонгуулийн дүн хүлээгээд хараа сууж байна. Мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн зэрэг одоо мэдээ гарч шít 11 нэр дэвшигчийн хин ямар санал авсан бэ. Тухайн үед ирэх үржсэн нам үлрээ сонгогдохоор одоо нэрээ дэвшүүлсэн байсан тэр хүн ялагдсан. Сөрөг нам хүн ялсан. Хинч мэдхгүй нэгэн залуу 20% санал авсан. Үүний дараа бол маргах мэдэх зүйл байгаа. Сонгуулийн албан ёсны дүнг зарлах нь бол бас тодорхой хугацаар шаарддаг юм байна. Тэр нь сонгуулийн ерөнхий хороо бас нэгтэлж барих зүйлийг нэгтлээ тэгээд эцсийн дүнг зарлахад тэр 22 цаг зарлагдсан дүн бол хэвээрэл бодлогдож байгаа. Тийм учраас энэ би бол ямар нэгэн эргэлзээл, тэнэгэлзээл, буцааж гараар тоолъё гэдээ эргэж буцах юм бол байхгүй байх гэж би бодож байна. Тэр энийг туулаад гарсан гашуун үннийг нь мэднэ. 7 сарын 1-нд юу болсныг мэднэ. Дахиж үнийг давтахыг хэн ч гэсэн хүсэхгүй байгаа гэж бодож байна. Энд өнөөдөр Устрын номоос хамгийн том хоёр ном байдаг. Тэгээд бид энэ зөвшөөрлөлттэй угаасаа их хурл асуудал хэлцүүлэх гэж байна. Хоёр том номоо анхаарахгүй бол ерөөсө болохгүй. Тийм учраас зүгээр энэ өнөөдрийн асуудлыг бол би ерөнхийлөгч санаачлаг гаргаад арчсан намын удирдлагууд суугаад бусад намтайгаа энэ талаар санал бодлоо солилцлоо гэдэг хэмжээнд ойлголоо. Монгол Улсын намтайгаа ойлголцож зөвшөлдөх асуудлыг одоо ахин хийх хэрэгтэй байна. Энэ талаар ахин хүчин чармалт гарах хэрэгтэй байна. Угаасаа зөвшөлтслийн арчлыг дэмжмээр байна. Түүнээс биш тоогоор юм олонхоор төрдөг арчлыг бол дэмжмээргүй байна. Тийм учраас бидний хувьд бол өнөөдөр болчлоо гэж би бол хувьдаа хэлээд ардын намынхантай бол ерөнхийлөгч арчсан нам тусгайлан анхиж уулзахад гэмгүй тэгжээж энэ ажил хөдлөл одоо бодиттой үр дүн төрнө гэхгүй бол улам одоо хагарал хэвдэрэлцэл үүсээд байвал буруу болно гэж ингэж байр суурь илэрхийлнэ. Баярлалаа.
Энэ улсын намын тухай хуулийг танилцсан. Ер нь бол сайн хууль болсон гэж манай намайг үзсэн. Тэгээ энэ дэр нэг зүйлийг бид нар маш сайн анхаармаар юм байгаа гэж бодогдод байгаа юм. Энэ үзэл баримтлалын тухай асуудал. Монголд энэ олон нам байгаа явдал бол үзэл баримтал давхцсан, бүртгэл явагдсан энэ төр ийм асуудлаас болж энэ олон нам болчиход байгаа байхгүй юу? Одоо энэ жишээ нь 2 нам гаргалдаж штэ. Тэгэхээр бүр энэ хуулийн дээр бол аливаа улс төрийн намын үзэл баримтал давхцахгүй гэдэг өгүүлбэрийг бүр толгой хэсэгт нь оруулж өгмөр байгаа. Тэгээ үзэл баримтал яагаад тодорхой байх ёстой вэ гэхээр одоо бодлогын институт болох юм одоо хуулийн төсөл явж штэ хуулийн төсөл. Тэгэхээр үзэл баримтал тодорхой байж бодлого ямар одоо онцлогтой үзэл баримтлаар бодлого тодорхойлох гэж байгаа юм бэ гэдэг нь тодорхой болно. Тэгээд тэр бодлого нь мөрийн хөтөлбөр болж ард түмэнд очих учраас энэ намуудын энэ олон байгаа, хямрал байгаа, ижил мөрийн хөтөлбөртэй байдаг явдал бол энэ үзэл баримтлалаас болоод байгаа юм шүү. Сүүлдээ бол Монгол Ардын нам Ардсан нам хоёр бол яг ижилхэн 8 12 оны мөрийн хөтөлбөр бол тун ойролцоо зүүн чиглэлийн үзэл баримтлал гарч ирж байгаа. Тэгэхээр нөгөө давхцахгүй бүртгэгдэх юм бол мөрийн хөтөлбөр хүртэл ялгаатай, эргэж сонгогч хүртэл ялгаатай мөрийн хөтөлбөрийг олж харж сонголтоо хийх боломж нь нээгдэх юм шүү. Нэгэнд улс төрийн намын тухай хууль дээр бол энэ зүйлийг бол сайн тодорхой тусгаж өгөхгүй бол жаахан бүрхэг тусгаж өгсөн байлээ шүү. За нэг үзэл баримталтай ном бүртгэгдсэн бол дараагийн дээш хүртэл ижил үзэл баримталтай агуулгатай нам ирвэл бүртгэхгүй гэдэг энэ саналыг юг одоо буцаадаг ч юм уу ийм байдлаар тусгаж өгөх зөв юм байлээ. За бус зүйл дээр бол санал нэг байгаа. За хар машины хувьд бол зүгээр улс төрийн намууд нэр дэвшигч иргэдэд эргэлзээд байгаад байгаа. Түүнээс бол сая бол манайх бол тэр хар машины хөдөлгөөнд бол нэгдсэн. Яагаад нэгдсэн бэ гэхээр зэрэг шудраг зөв явуулахын тулд дахиад тэр хяналтын тоолгомоолгоо давхар хийчихье. За одоо саяны миний энэ өнөөдрийн ирснээр бол давхар тоолгоо хангалттай хийгээ яваа гэдэг ийм шийдэл төр хүрж байгаа юм байна. За энэ явчих юм бол одоо сонгуулийн хуулийн дээр бол өөр одоо зөрчилдөд байх зүйл. Ер нь бол гараар тоолдог байснаас л болж тийм юм гарсан шүү дээ. Одоо бидний дотор хүртэл бол байгаа. Юу гэхээр өмнөх сонгуулиудаар хар машин шилжихээс өмнөх сонгуулиуд дээр бол Монгол Ардын нам бол асар олон тийм зүйлүүдийг гар тоолохын үед хийжсэн байхгүй юу. Дангаар одоо жишээ нь үүдийн залуучдын хувьд бол дангаараа гараар тоолно хэлэхдээ бол ерөөс санал нийлэх байгаа. Яг бол бодлон гардаг. Тэр бол хэд хэдэн сонгуульд нотлогдсон. Энэ бол хоёр шугам хоёлоо давхар явах ёстой. Гэхдээ энэ давхар шугам явж ижил хаана иргэшгэ хангаж, тэмсрүү хангаж хардлага арилгах юм байна гэсэн ийм итгэл үнэмшил байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За өнөөгийн нөхцөл байдалд одоо шаардж байгаа юм өөрчлөлтүүдийг хийж оруулж байгаад бол дэмжиж байгаа. За мэдээж цаашаа өшөө боловсронгуй болоод мэдээж энэ чамар хөдлөхгүй хууль биш. Сонгуулийн дараа ч гэсэн одоо дараа мэдээж одоо шинээр бүрдсэн улсын хурал парламент улс төрийн намын тухай хуулийг өшөө боловсронгуй болгоод одоо цаашаа энэ бол угаасаа амьдралын хууль жамын дагуу одоо хийгдэж байгаа гэж ойлгож байна. Тэгээ энэ хуулийг бол одоо дэмжиж одоо тэрхэн батлаад авах нь зүйтэй гэж ойлгож байгаа. Мэдээж яриад байвал одоо сая олон зүйлүүд бий л да одоо. Мэдээж энэ бүхнийг бол манай олон намын дараа нараас зах цахаас нь ярьчлаа. Тийм учраас би энийг одоо давтах юм шиг яг уу. Энэ самтлыг бол дараа хэлсэн зүйл. Энэ өмчийн асуудал дээр бол бүгд ижил гараанаас гарсан. Энэ бол манай намууд байр суурь нэг байсан бэ. Ерөнхийлөгчөөс гаргаж байгаа тэр саналыг бол ер нь их зөв зүйтэй байна. Төсвийн мөнгөөр баригдсан. Ер нь их том хэмжээний өмчтэй тийм намтай бол ижил гараанаас аль нь ч гэсэн өрсөлдөд ерөөс төвхтэй. Тийм учраас бүгдөө шолоохон нэг гараанаас гараад явах нь бол их зохимжтой юм аа. Тэр сум момн дээр байгаа нэг амбарын тухай яриха болий. Зүгээр ер нь томоохон хэмжээний шал өөр асуудал байна шүү дээ. Нэг нам нь болохоор төрөөсийнхаа мөнгөөр нэг сардаа 500 сая төгрөгийг олоод байдаг. Нөгөө намууд нь яг адилхан улс төр хийж байгаа намууд ийм байдалтайгаар бид нар явахад хэцүү л дээ. Тийм учраас энэ дээр бол их зарчмын асуудал юм шүү гэдгийг би бас бусад намуудад хэлмээр байна. Тий. Наадсан тэгэл одоо маргаан үүсгэн штэ. Ардын нам тэгэл цагаан байшингаа зүгээр тавиад өгөх. Үүсгэхээс өөр аргагүй штэ. Одоо энэ чинь ард түмчин хямран штэ. Том зарчмаар та нар зарчим хэрэгжүүлэх гэдэг том зарчим хэрэгжүүлэх. Ард түмний чирээд идэх байхгүй. Ард түмнэр ерөөсө туршлага тавьж болохгүй штэ. Ардын нам зүгээр цагаан байшингаа өөрөө юм хэлж. Би бол үгүй хэлчих тий. Тэгээд дараагийн нэг асуудал бол энэ хар машин дээр бол саяда бол олон намууд нийлээд ерөөсө хар машин үнэхээр муухай юмаа гэдэг тийм байдлаар бол явчлаа.
Ингээд дотроо яриад явхаар бол зөвхөн хяналтын тооллогыг нэмэгдүүлэе гэдэг талаас л бид нэгдсэн ч гэдэг юм уу. Тийм учраас бол одоо энэ машины тооллогын асуудлаар нэгд өдөр Монгол телевиз дээр нэг 19 цаг томоохон одоо ярилцлагууд хэлэлцүүлэг бүх намуудыг оруулсан юм ирэх гэж байгаа юм лээ. Энэ дээр саяныхаа энэ уулзалтан дээр ярьсан санаа бодлуудаа бас ярилцуулах сайн байна л гэж. Өмч хөрөнгөний хувьд бол нэг л юмн дээр бид нэг зарчимтай болно гэсэн шүү дээ. Бумилагчаа төрийн мөнгөөр төсвийн мөнгөөр нам өмч хөрөнгөтэй болдог. Нам байшин барьдаг. Түүгээрээ одоо дамжуул бизнес хийдэг. Түүгээрээ дамжуул давуу тал олдог. Тийм боломж нь бол яг эрх барьж байгаа. Эрх барих тийм хэмжээнд очисон, эрх барьсан намд л гарч ирж байгаа. Тэрнийг л болчихъя. Нэгдсэн зарчим руу очие гэдэг ийм зүйл байгаа. Энийг их хурл руу оруулж байгаа. Ер нь иргэдийн зүгээс, олон нийтийн зүгээс аль талд нь явах вэ гэхээр ер нь намууд бол энэ ижил шудраг зарчим дээр байх нь зөв гэдэг бол би бол байх ёстой зарчим л гэж үзэж байгаа. Тэгээд одоо ингэ боргил. Энэ дээр нэг санал өгөхөд бол манай намын байр суурь байдгийн юу гэхээр хар машинаар тоолоод гарсан үр дүн дээр нь яг их хурлд гишүүд нь ороод явж болно. Тэгээд хяналтын тооллогыг дараа нь хийж болно. Тэгээд тэр асуудлыг шүүхэн шийдээд явж болох байх гэж бид хардаг. Тэгээд хяналтын тооллого хийлээ гэхэд нөгөө санал өгсөн хүнд нэг тийм ресит тасалбар өгж болдгоо юм уу? Тэр машин тийм техникийн бололцоо байдгүй. Тийм болов шууд тэр саяын үзүүлээд байгаа нөгөө тасалбарыг чинь бас үл тарааж байгаа. Бүх хүн авах боломжтой шүү дээ, тийм. Тэгвэл хяналтын тооллого нөгөө хүнээрээ дамжаад илүү үр дүнтэй болох байх гэж бид хардаг, тийм. Хийж байгаа, тийм. Бүгд тийм одоо боломжтой байгаа. Бид нар улам сайжруулээд явах бол ийм хэлбэртэл ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. За ингээд юу яа. За тэгээ. За бүгд. Одоо хөрөнгө мөнгөний асуудлыг ингэж шийдээд ашгүй шүү дээ. Өөрөөсөө бүх намуудын сонгуулийн төр нь харилцаж. Төр нь хариуцаад явчихдаар одоо бүгдээр ижлэхэн самбар дээр ижлэхэн юм дээр одоо нэг хойш чиг юм яа. Тэгэхгүй одоо их мөнгөтэй нам нэг том самбар аваад жижиг баг мөнгөтэй нам баг самбар аваад дахиад чи угаасаа бидний үндсэн хөлөнд нийцэх байна. Яг л хүний хөрөнгө мөнгөөр ядуулсан гадах байхгүй шүү дээ. Улсын нам бас тэгж болохгүй. Тэгээд төр одоо нэг 5 сая доллар гаргаад энэ намуудын сурталчилгааг хийчихлээ. Бид одоо нэр дэвш өөрөө нэр дэвш босууд нь өөрсдийнхөө мөнгөөр хийдэг байна. Ингээд тогтчихсан шүү дээ. Энэ ардны бичсэн. Яг үндэ бол санал өгсөн бүх хүн энэнийг санал өгсөн хүний тоогоор шүү дээрээс нь 1000 одоо сая 200 мянган санал өгсөн бол энэнийг аваад тэгээд тоолох боломжтой байна. Нэр дэвшигчид, намууд, ажилтгчид бүгдээр нь өгч. Нуугаад байх юм ерөөсөө байхгүй. Энэнийг бол ихэнх орондоос өгдөггүй юм байна лээ. Бид нар ч нөгөө хардамтгаа тэгээд анх хэрэгжүүлж байгаа учраас энэнийг нэмж үр оруулсан байна.